хүргэсэн дараа төлбөрт шинэ багц төгөлдөр үндэсний оператор G-Mobile. Яг бид нар чинь нөгөө бүлэгчин биш хүмүүс тэгээд хөдөлгөөн авахтаа удаан яг тэр техникийг ингээд сурахтаа удаан байгаад байдаг. Тэгээд яг тэр нөгөө техникийнх нь нэг хөдөлгөөн дээр л ихэд баг бүтэн өдөр хэдэн цаг зарцуулдаг юм мэдэхгүй ерөөсөө айгүй хэцүү. Тэгээд миний хувьд бол отхойн хувьд айгүй нявхар. Хөдөлгөөнийг бол тэр дор нь шууд ингээ авахгүй. Айгүй их олон удаа асууна. Энэ яагаад ингэж байгаа? Яагаад ийм өчртэй ингээ айгүй ингээ асууна. Нэг хөдөлгөөнийг ингээд нөгөө хүн нэг хэлбэл болоо юм шүү гэж хүн хэлдэг шүү дээ. Яг тэр тохиолдолд ингээд олон дахин хэлээд байхад ойлгохгүй алдна, нөгөөдхөө мартна, дахиад заалгана гэж нэг хөдөлгөөнийг хэд дахин ч удаа бараг заалгаж байгаа. Энэ тохиолдолд айгүй хэцүү. Стандарт бүжгэлдэр жоохон ажиллах хэрэгтэй байгаа. Жоохон дарж өгөх хэрэгтэй байгаа. Тэрийн одоо эмоцийн одоо өшөө юу гэдгийг характер, манер одоо чи гэсэн түрүү аян сонссон багтай өөр их зөөлөн аян дээр тэрийг ингэ хурцмаа гарах гад ерөөсө болдгоо байхгүй одоо ингэ. Тэр нэг зөөлөх талтай маш их ажиллаж байгаа. Тэгэлгүй яхаа үзэгчтэй энэ бол Улсын драма эрдмийн театрын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отгон Цэцэг. За тэгэхээр Отгон Цэцэг маань Отто бүжглийн 3 шоунд маань хувийн дугаар 5 гэж оролцож байгаа. Мэдээж хамтран авьяаслаг бүжигчин маань бол хамтран бүжиглэгч маань бол Сүрэн Жав. Энэ хоёр маань өнөөдөр бас тийм оюмсаг Вэни Вэсийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэн маань хүлээн авах үзэгчтэй. T'as regardé passer ta vie avec l'impression d'être en faute. Tu te demandes pas si t'as envie de vouloir être quelqu'un d'autre. Quand t'as regardé toutes ces vitrines avec tes mains derrière ton dos. Même si demain t'es James Dean, t'aurais l'impression d'être zéro. Moi qui connais le bleu des matins malheureux, laissez-moi chanter quelque chose de bien qui cherche à couper les cartes du destin. Баяр хүргэе.
Хувийн дугаар 5. Жүжигчин отхон цэцэг хамтран бүжиглэгч Сүрэнжав. Venus. Quand t'as regardé passer ta vie avec l'impression d'être en faute, tu te demandes pas si t'as envie de vouloir être quelqu'un d'autre. Quand t'as regardé toutes ces vitrines. Ингээд булаагаар авмаар санагдчихл байгаа өстэй бацаахан багшаа. Шөвгч. Авчмаар санагдаж Зүгээр булаалдах уу бүгдээрээ? Босоод тэр бүгдээрээ булаалдвал булаалдъя. Хэрвээ яг би бүжиглэх юм бол бүр илүү бүжиглээд аваа явчихна. За тэгвэл татчих чинь. Буруу юм биш. Би бүжиглээгүй юм аа. За сайхан Venus байна. За ганц хоёр хүнийг зөвлөгөө өгөхөд өөртөө жоохон яарад ах шиг байна. Жоохон тийм аяа сонсохгүй нэг урагшаага арай төрүүлж яваад. За хоёрт нь болохоор тэр нэг биеэр зүгээр ингээд болгоод бүжиглэж байсан зүйлийг авч жоохон хүчөөгөөд байна. Тэгчих хүчилж хэрэггүй. Санийх бол өөр аян тийм намуухан тэгээд тийм үргэлжилж байгаа их уртаас үргэлжилж байгаа аян дээр тэгж биеэр жоохон хүч нэмэх хэрэггүй. Тэгээд хосороо сая хийсэн юм чинь нэлээд сайн харагдлаа. Саяны тэр хоёр зөвлөмжийг өөр дээр жоохон тусгаад авчих юм бол за дараагийн бүжин дээр илүү гоё болох хаа тий. За. Одоо бүжиглийн шоуг үзэж байгаа үзэгчдийн хувьд маш олон орноор аялж, маш олон цаг хугацаагаар аялдаг. Энэ бол бас бидний шоуны нэгэн давуу тал. Сая та бас Парисын бороотой нэг гоё өдөж бас Парисээр аяллаа. Баярлалаа отхон цэцгээ тий. Бүх талаараа ихтэй гоё цогц гоё сайхан тоглолт боллоо. Үнэхээр бүх бүжиг тий. Тэгээд өөрийнх нь мэрэгжлийн жүжигчин хүний тоглолт тий. Тэгээд ер нь бол ансамбл бүх юм нэг гоё. Одоо 10-аас өөр оноо өгөх арай болоогүй тий. Өөр оноо өгдөг бол тэрийг өгөхөр л надад тий. Үнэхээр гоё цогц гоё сайхан тоглолт боллоо. Quand t'as regardé toutes ces vitrines avec tes mains derrière ton dos, même si demain t'es James Dean, t'aurais l'impression d'être zéro. Алтан цэцэг шөгчөөд. Тэгээд манай отоо маань угаасаа л ер нь бас л манай Монголын залуухан, халуухан, секси, гоё харагддаг үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийн нэг яа харахгүй мөнөөс мөн. Тэгээд жүжигчин хүн бас маш олон мэрэгчлийг эзэмшсэн байгаа нь яг ингээ харагдаж байна л да. Тэгэд яг нэг аяа сонсохгүй дэргээл хэлж гин. Гэхдээ надад бол маш их таалагдсан юу гэхээр зэрэг яг л тэр зүрх сэтгэлээсээ гоё хайртай үнэ тий. Хайртай тэр хайр сэтгэл тэр гоё романтик тэр гоё дотоод хүчин бүх юм ингээд тийм цогц харагдаж чадлаа гэж би хэлмээр байна. Магтмаар байна. Тэгээд үнэхээр отгоо маань их гоё харагдлаа. Тэгээд би баяр хүргэмээр байна. Амжилт хүсье. Баярлалаа. Шөгч нартай баярлалаа. Мөнгө юу шөгч. Та оноо өгвөл хэдэн оноо өгөх вэ гэдэг ярианаас хоёлаа гоё саний Venus тухай ярих уу? Болж байгаа юм тийм шууд асууж. Над руу нэг хард тийм дараа юу 8 оноо л мэдв. Ийм байна юу. Ерөнхийдөө юу Venus өөрөө тийм зөөлөн урсгал ихтэй хүчтэй ийм бүжиг. Ерөнхийдөө хараад хаад жоон гацаад байгаа юм шиг. Тэгээд Сүрэнжавч өөрөө мэдж байгаа. Хэдэн газар яаж аяа сонсоогүй явсан. Яаж хурдсан гэдгийг мэдж байгаа. Тэгээд ялангуяа хөдөөний төгсгөл рүү аянаас оцорсоор байгаад яг эцтэй очихлоор яа тэр нэг алдагдаа юу нэг бариад байгаа тийм харагдчихлаа л да. Тэгээд юу чагаан суух хэрэгтэй, доош нь суух хэрэгтэй. Тэгээд ингээд хүмүүсийг унтраагаад энэ эдгүүрөө бас муухай хараад ингээд уугнаад эндээс бас юм ярих гэдэг юм гэсэн. Тэр үе дөрөвчгтэр их л гоё байсан шүү дээ. Тэгээд саяных тэр энэ миний бодол шүү дээ. Төвшөө гоё урсгаад өгөх байсан юм а. Тэгээд яарах хэрэг гэж байгаа хатуу байна гэдэг тэрийн бацаагаа шүүгчийн хэлдэг яг зүй. Их огцон дөө эвгүй зогсоод тэгээ бүжиглээд тах шиг байсан. Аяа чинь өөр байгаа шүү дээ. Юу н бүжиглэнэ гэдэг чинь аян дээр хөдлөхийг л хэлж байгаа шүү дээ. Аяа чи юу хэлээд юм? Тэр л байх хэрэгтэй байхгүй. Тэгээ аяа огцон зогсолттой юм аяа хурцаад ч юм уу тэгээгүй байхгүй сая тий. Гоё дуу сонгосон байна. Батгисакас.
гоё романтик байлаа. Гоё зохиомж байлаа. Тэгээ саяны миний зүйлсийг анхаараарай гэж хэлж байгаа юм. За шүүгч нартай баярлалаа. Гоё. Та бүр гоё сайхан хэллээ шүү дээ. Отгон цэцгийн хувьд бас шүүгч нартай саллагдгүй зүйл байж болно шүү дээ. Эдгээр өөрсдөө буруу сонсоод исэн чинь бид юу яаж бодгийг. Тэгэлгүй яхаа баярлалаа. Миний хувьд бол өнөөдөр энэ вайлс бүжгийг энэ зэрэгтэй бүжиглсэн их юм. Яа тэгэхээр би ажлын хичээлээс болоод ганцхан өдрийн дотор бэлдсэн. Тэгээд сая бас гарч ирэхээ өмнө хүртэл бэлтгэлээсээр гарч ирсэн. Тэгээд энэ зэргийн хийсэндээ бол сэтгэл хангалуун байна. Тэгээд нөгөө талаас хэм бол жүжигчин хүний хувьд би энэ жоохон тийм дуу нь өөрөө хичнээн уянгийн ч гэсэн айгүй их драматургтай амьдрал үргэлжилж байгаа тий. Зүгээр нэг ингээд уянгийн вайлс биш байгаа байхгүй юу? Цаана маш олон хүний дуу хоолой байна. Нийгэм амьдралын ингээд дүр зураг буцлаад байгаа байхгүй. Тийм учраас би Парисын тэр сайхан зургуудыг энд дэлгэцэн сонгоцсон. Дээрээс нь зүгээр нэг уянгийн вайлс хийхээс илүү би энэ дээр тодорхой хэмжээний дүрийг гаргая гэж бодсон. Хичнээн зөөлөн хүн байсан ч гэсэн ямар нэгэн сэтгэл хөдлөл дээр өөрийнхөө эмоцийг илэрхийлдэг. Тэр үднээсээ бүжиглэе гэж бодсон. Яа би бүжигчин биш, жүжигчин учраас энэ үзгээс нь илүү харсан. Ойлгоцгоо. Ойлголоо. За сайн ойлгосон бол дараагийн бас ярих шүүлтэн дээр анхаарлаа хандуулаарай. За юу. Тэр ярианы бас өнгөч биш байгаа даа шүү. Би бол энийг бас тэгж болохгүй. Саяны чинь Вени байсан байхгүй. За Вени байсан. Тэр чинь яг хөө тийм дөрүүд орж ирлээ. Тэрийг ойлгосон. Тэрийг илэрхийлэх нь ойлгосон. Зүгээр тэн чинь нэг өөр одоо юу гэм дахиад нэг өөрийнх нь сэтгэлс гарч байгаа дахиад тэн дээр илүү хүч ороод байгаа байхгүй юу. Тэр нь болохоор өөрийг нь жоохон өгөөсгээд байгаа. Яг бүжиглж яхад нь тэрийг хэлээд байгаа. Үгүй багш шүүгчээ бацаахан шүүгчээ ерөөсөө тийм байхгүй. Та бидний ерөөсөө хоорондоо ойлголцохгүй байна л да. Би таны ярианы өнгийг яриад байна тийм үү ойлгож байна уу? Дараагийн шүүлтэн дээр анхаараарай. Би тэггүй бол би 10-аас өрөө оноо гэж байна. Уйн загна гэж тохирсон байж. За баярлалаа. Энэ бичнэ манай одоо үжиглэх шоу маань харилцсан гоё ойлголцлын үндэс дээрээс та бүхэндээ хүрж байгаа. Нэвч учраас одоо шүүгч нар ямар гоё оноо өгөхийг бүгдээ хамтдаа харцгаая. Жүжигчин Отгон Цэцэг хамтран бүжиглэгч Хатан туул хамтлагийн бүжигчин За надаа би өгнө өөрөө мэдэн л дээ. Сүрэнчав хоёрын Вени Вест төгссөн шүүгчний үнэлгээг өдөр хамтаа харцгаая. 8 9 10 11 9 За баяр өргөе. 9 10 9 8 Нэр гоё оног авч чадлаа тийм ээ. Отгон цэцгийн хувьд хэлсэн бас үгээр хэлэх зүйлийг үйлдэлээр илэрхийлнэ гэдэг угаасаа дутуу байгаа ч тийм ээ. Бид нар үнэхээр гоё зүйлийг үзэгчдэд шүүгчнэрт бидрүүлмээр байна. Үгээр бол ингээд яриад ойлголцчихно. Хамгийн гол нь чамаас үйлдэлээр ямар гоё илэрхийлэх вэ гэдгийг манай бас эрхэм шүүгч нар харж байгаа болов уу? Манай бас өгдөгч нар харж байгаа, шүүж байгаа болов уу гэж бодож байна. Ингээд дараагийнх нь бүжгэнд чин сэтгэлээс амжилт хүсье. Чамд хоёуланд нь баярлалаа. Үнэхээр гоё. Парис үнэхээр гоё байлаа. Баярлалаа. Ингээд Сүрэнжав бит хоёрыг дэмжиж 155 166 дугаарт мессеж илгээгээрэй. Мессеж илгээгээрэй. Манай партнер амир дараахан бүжиглэхдээ маш сайн. Партнердаа баярлалаа. За цэцгийн үед ямар залуучууд таад гэдгийг одоо ойлголоо үзэгчтэй.